Сайн байна уу? Би энэ удаагийн бичлэгээрээ хөлний дасгал хийн. Гуйнда бас өгзгөндөө таазанда анхаарах тийм дасгалууд байгаа. Дайл болох гэртээ хийж болохоор дасгалууд сонгосон болохоор бүгдээрээ хамт хийцгээе. Миний өнөөдөр хэрэглэх ингээд хөөрөмжнүүд гэвэл за ийм матрас, тэгээд нэг ийм 10 кг-ийн ийм хүнжин, тэгээд 5 кг-ийн хоёржин, тэгээд нэг ийм 8 кг-ийн ийм ингээд өрөвдөг юм. Тэгээ бас нэг тийм юм байгаа. Тэрний оронд гэртээ зүгээр сандал дээр хийцэн ч болно. Тэг нэг дасгалыг тус бүр би өөрөө 20 тоннд хийн. Тэгээ та нар дөнгөж эхэлж байгаа хүмүүс 15-аар юм уу 10-аар хийж болно. Ягаад гэвэл шууд амир хүн дээр эхэлж болохгүй. Тэгээ би нийт 5 дасгал хийн. Тэгээ энэ 5 дасгал нийлээд 1 сет болно гэсэн. Тэгээ энэ 1 сетээ хийж 5 дасгалаа хийж дуусчаад дахиад энэ 5 дасгалаа ингээд 2 удаа хийн. Нийтдээ 3 сет хийнэ гэсэн. Эхний дасгал маань diagonal and straight leg raise гэдэг дасгал байгаа. Хөлөө эхлээд эсрэг тал руугаа дараа нь тэгшээр ингээд ээлжлээд өргөнө гэсэн үг. Энэ дасгалуудыг хийж байхдаа хөвлийн хэсгээрээ гидсээ чангалж байх хэрэгтэй. Тэгж байж яг дасгалчин зөв хийгдэж зөв газар орно гэсэн үг. You make me move, you make me dance, you make my heart beat super fast. You lift me up, you make me laugh. Baby, you're the best I ever had. You're the best I ever had. You're the best I ever had. Best I ever had. You're the best I ever had. Best I ever had. You're the best I ever had. You make my heart beat super fast. Сая баруун хөлөө хийсэн бол одоо зүүн хөлөө хийн. Энэ дасгалуудыг хийж байхдаа амьсгалаа тогтмол сайн авахыг хичээгээрэй. What does love feel like? What does love feel like? Хоёр дахь дасгал маань жинтэй squats байгаа. Энэ дасгалыг хийж байхдаа нуруугаараа хөвлийгээрээ аль болох чангалж, нуруугаа тэгш байлгаж, аль болох бүхтийхгүйгээр чатгаараа доош нь сууж өгөөрэй. My heart beat super fast. Гурав дахь дасгал маань fire hydrant гэдэг дасгал байгаа. Энэ дасгал аягүй сайн өвдөнд орж өгдөг болохоор яг л өмнөх шигээ нуруугаа хөвлийгээрээ сайн чангалж өгөөд хөлөө аль болох хажуу дээш нь өргөж өгөөрэй. Сая баруун хөлөө хийсэн бол одоо зүүн хөлөө хийн.
Дөрөвт дасгал маань split squat гэдэг дасгал байгаа. Хоёр талдаа над шиг жим барьсан ч болно, барихгүй байсан ч болно. Тэгээ гэртээ хийж байгаа хүмүүс сандал дээр хийх боломжтой. За сая баруун хөлөө хийсэн бол одоо зүүн хөлөө хийн. Сүүлчийн ба 5 дахь дасгал маань bridges гэдэг дасгал байгаа. Энэ дасгалыг хийхдээ яг л адилхан хөвлөгээ чангалаад, нуруугаа чангалаад аль болох та заа дээш нь өргөж өгөөрэй. Миний ингээд гэртээ хийж болохоор ингээд хийдэг хөлний дасгалууд нэг иймэрхүү. Одоо сая ингээд 5 дасгал нийлээд 1 сет болсон бол одоо би энийг дахиад 2 удаа хийгээд нийтдээ 3 хийнэ гэсэн үг. Тэгээд дөнгөж эхэлж байгаа хүмүүс зөвхөн 1 сетээр юм уу 2 сетээр явж болно. Яагаад гэвэл бас шууд юу ч хийгээгүй ингээд хөлөндөө ямар ч ачаал өгөөгүй байжгаад гинт төхөөр бас айгүй муу. Бие сайн ингээд халааж сунгалтын дасгалууд хийж аваад хийхгүй болдгоо. 7 хоногт ядаж гээд 3 удаа багтаа 1 дахь 3 дахь 5 дахь юм уу ингээд нэг хийчихэд амар үр дүн үзүүлнэ гэсэн хугацааны дараа би дараагийн ийм дасгалын бичлэгүүд айгу хий гэж бодож байгаа айгу сонирхолтой байгаа. Тийм болохоор дараагийн иймэрхүү бичлэгээр гидснээ дасгал хийх үү, гарын дасгал хийх үү та нар алийг үзмээрэн комент хэлээгээрэй. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, channel дээр subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.